За сайн байцгаана уу сонсогчдоо. Одоо дараагийн хүлээлгийн өрөөний дугаарт маань нэгэн хүндтэй зочин ирсэн байна. Оролцохоор хэн билээ арина? За энэ удаагийн дугаарт нь болохоор Монгол Улсын гавь жижигчин, Монгол Улсын соёлын төвийн ажилтан, хөтөлбөрийн баатар олон түмний хануу хэмээн алдаршсан хан түмэн оролцох гэж байна. За баярлаа. Баярлаа. Адаас. За бидний урилгыг хүлээн авч манай подкаст оролцохоор зөрөг шулуутсан маш их баярлаа. Би ч юу орд юм аа хөрхий бас янз янзын подкастэнд орчдаг тийм. Тэгээд хүмүүс сонсдгоо нөх юм да. Ханууг нээлттэй өнгөч хүмүүс аявих мэдж байгаа. Гэхдээ яг юм сексийн талаар, бэлгийн амьдралын талаар ингэж нээлттэй ярилцсан түүхэн хэр их байна. Би бол ер нь манай юу гэдэг манай комедигийн ч гэдэм үү те бүгдээрээ л ер нь амар юу ярьдэн шүү дээ. Одоо анх гарч ирж байгаа бид нар чинь секс ярьж исэн. Тэгэл зөв буруу гэж янз бүрийн байдлаар яг гэдэг нөгөө доромжлуулаад загнуулаад ингээл явж ирсэн болохоор бидэд бол амар сексийн тал дээр бол амар нээлттэй. Манайх хагасаа өдөр болгон naughty night гэж зөвхөн балерим ярьдаг тийм өдөр байгаа. Би бол бүр танай одоо улаан ногоон чернэлийн ягаан өнгөтэй ямар ч юм битээ одоо тийм өнгөтэй фэн багхгүй юу. Бүр анх нөгөө stay lounge таад нөгөө юу гэдгсэн штэ. Бүр анх хэлжсэн штэ. За тэр үеэс нь би үзэж эхэлжсэн юмудаа баг. Би чинь дээд 2 жил болж байгаа гэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд бол хийсний яг нөгөө нэг андар үзээгөө. Тэрнээс өмнөхүүд нь бол ерөөхдөө аягүй их үзээ авцсан. Нэг нөхөр таваар сууж байна. Заяа хэрэг үзчихсэн. За би ч одоо Монголоос гараад нэг 8 жил болж байгаа юм уу? Тэгэхээр баг үзэж, ер нь бол нөгөө баг лайв үзэж байгаагүй нөгөө яг онлайнаар л үзчихсэн. Сүүлд Монголд очихдаа арай UB comedy үзсэн. Тэгээд тэрнээс яг танахыг бол үзэж амжаагүй байгаа. Тэгээ Монголд очихоор үзнэ гэж бодсон байгаа. Төдөлгөөсөн дээр бичсэн. Тийм. Монголд очихоор их олон юм хийн гэд бичсэн байгаа. Хүмүүс чинь нийт идэв шүү дээ. Монголд очихоор тэрийг хийн гэд. Бид хоёрын үед ийм танахыг үзчихсэн түүх манай. Чиний үед манай подкастыг сонсч ирсэн. Ер нь хэрэг сонсч ирсэн? Би ер нь нэг 4-5 дугаар сонссон шүү. Тэгээд тэр нөгөө манай эхнэр анх санал болгоод Хүүе яасан гөрхий. Хүүе энэ хоёр бүр алж гинэ гэл энийгээ сонсоодсэн хоёрыг ха эдэрстэй. Би өстө мдээгүй чамтай суудсан биш дэмэштэй гэж цогч авч баалаа. Тэгээд би ч гайхаад юу болоод яад идэг гэсэн чинь энэ хоёр өөхөн одоо сексийн талаар амар ярьж байна аюу гоё юм байна гэд. Тэгээд би нэг хальт сонсчоод тэгээд заа гэж бодоод завгүй явж идэм чи хайцсан байсан. Тэгээд саяхан баха сонсоод тэгсэн чинь бүр амар таалагдаад дэжгүй. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг яг бидний ер нь хоорондоо нөгөө нэг одоо бид нар комеди дээр ярьдаг юмнууд хоёр энэ подкастн дээр ярьж байгаа юмнууд эдгээр бас айгүй гоё таарсан байхгүй ерөнхийдөө бол утга агуулгын хувьд бол ерөнхийдөө баг ижлэгэн айгүй олон юмнууд байлээ. Бас нөгөө талаас нь харж байгаа учраас та нар ч одоо ямар эрэхтэй хүмүүс биш. Нөгөө талаас нь харж байгаа учраас бас гой төгс төгөлтөр болгосон. Тэгээ илүү харсан. За бас миний бодлоор зарим нэг юмнууд энэ бас өөр юмнууд ч юм уу. Тэмхүү юмнууд бол аягүй ажиглагдсан. За тэгвэл төгс төгөлтөр болгосон нэг дугаар хийжгөө зөвхтаа. За өнөөдрийн сэдв бол яг порно гэсэн сэдв байгаа. Тэгээд монголоор яг юу гэж хэлдэм болоо мэдхүү. Монголоор порно л гэхэл үү. Орсуудыг л дагдаг өстэй тий. Эротический драма гэдэг юм болов. Том хүний кино гэх үү эсвэл үгүй тэгж ярьдаг болов? Том хүний кино үзнэ. Манай та нар хоорондоо юу гэж ярьдیں۔ Ирчүүд порно нойл. Нэр тэгж ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээ нойл мойл гэж ярьдаг ус. Та нар ч 10 жилдээ байхдаа ер нь бас дамжуулж илээсэн мэл гэхгүй юу? Тэгээ октодын тэр талаар гайгүй юм шиг 10 жилдээ бол. Та нарын хувьд за одоо бит хоёр нэг юм сая судалгаа уншлаа гэсэн чинь ерөөхдөө хөвгүүд ирчүүд гэх юм уу одоо дунджаар хэдэн насндээ порно үзэж эхэлдэг вэ гэсэн нэг тийм судалгаа байна. 13 гэж байна. Чиний хэлсэн дээр 13 гэж байна. Бит хоёрын хэлсэн дээр 10 нас гинэ бүр. Одоо бүр залууч. Харин тийм болсон юм шиг сүүлийн. Чи хэдтэй та хамгийн анх үзчихсэн? Чамаас үзсэн үү гэж асуухгүй үзсэн ойлгомжтой хэдтэй хамгийн анх үзсэн. Порно гэхлээр чи би ч одоо баг магистрийн зэрэг хамгаалцсан байхгүй. За.
Оо за. Гэхдээ тэгээд Тэр тийм бэлэн байгаа за. яг одоо чинь би ч анх хитэд үзчихсэн. За нэг 13 4-төд л үзчихсэн баг. Тий. Санамсаргүйгээр тий. Яг санамсаргүй байсан уу? Яг санамсаргүйгээр Перставкн дээр байсан эцэг ихий хаан одоо нэгэн хуурцгийг олж авсан байдгийн. Тэрэн дээр ч одоо өөр юм бичсэн байгаа шүү дээ. Тэгээд одоо нөгөөдөл бүгдийг дуусгачаад энэ одоо юу байж таарах уу гэдээ харсан чинь гинт ойрлж хашгираад амар юм болж байгаа шүү дээ. За тэр тэгэл бацаандаа л үзчихлээ. Перставкн дээр яг порно үзэн аягүй хэцүү л дээ. Яг нөгөө нэг хулгаагаар үзэн тэгэл яг тухайн үед нь одоо нөгөө одоо pause гэж зогсоогоод нөгөө одоо юу гэдэг 53 дахь минутын 45 дахь секундын дээрээс явж ихэлсэн бол яг тэнд нь бузаа зогсооно гэж алаан байхгүй. Яг тэгээд үзэж байхдаа баригдчихсэн тийм түүх байгаа юу одоо юу гэдэг. Яг ингээл панк гэж хаалга онгоолгоод юу ч юм ингээл ороод ирвэл тийм юм байсан. Байгаа. Тэр үедээ тэгээ яаж реакшн үзүүлж ирсэн бэ? Тэгэл ичээл одоо яадаг юм тэгэл цухтаагаал өөрөөсөн шийдэр тэгэл гайгүй болчихдаг л. Ер нь гэл нэг тинейж одоо энэ хүүхдүүд чинь тэгэл ер нь хоолой нөөцлөгдөөр эхлэнгүүд бас энэ бие физиологийн байдалд нь өөрчлөлт ороод тэгэл ерөнхийдөө энэ бие эрэхтний судалж үзээл тэгэл хөрхий тэгэл тэрнгээрээ ерөнхийдөө олж илрүүлдэг юм шүү ер нь. Ёо, яг порно кино үзэх нь зөв юм уу гэсэн асуултанд юу гэж хариулах вэ? Ер нь бол зөв. Гэхдээ яг юу гэдэг юм. Ягаад? Би бол яг порно гэдгийг бол зөвхөн нөгөө нэг зөвхөн одоо юу гэдэг нөгөө нэг одоо нөгөө нэг аимшигтай одоо нөгөө бүр насан туршид зориулсан нөгөө амар ингээд нөгөө нэг секс стил гэдэг тим видео гэж харахгүй байгаа. Яг порно гэдэг англилд бол айгүй олон зүйл байгаа гэж харж байгаа. За одоо юу гэдэг чинь нөгөө нэг тэрийг одоо юу гэж нэгдэг юм бэлгийн боловсрал тал руугаа илүү их бас порно гэж нэрлэдэг байж болно л доо. Би яг сайн мэдэхгүй энэ одоо яг амар сексологч биш. Гэхдээ ер нь бол ингээд юу гэдэг хэрвээ бэлгийн боловсролын нөгөө нэг одоо 11-ээс 13 насны хүүхдэд зориулсан киног бэлгийн боловсролын кино гэж нэрлэх юм уу эсвэл одоо тэднээс эдэн насны хүүхдэд зориулсан порнографик гэж явах юм уу те одоо юу гэдэг юм би тиймэрхүү талаас нь илүү одоо бодож байгаа. Энэ бэлгийн боловсрал тал руугаа ер нь бол порнографик нь илүү нөгөө сейф за тэгээд би физиологийн байдалд бас илүү одоо нөгөө нэг эрүүл гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар харах байгаа. Би бол тэгэхээр порнографикийг бол айгүй ер нь бол зөв л гэж боддог. Үзэх хэрэгтэй. Тэгтээ юу гэдэг одоо ингээд буруу шот нэг үзэх хэрэгтэй гэчингүүд л энэ шот өлгөд авъя. Өлгөд авъя шүү дээ ерөнхийдөө тий. Тэгэхээр өлгөж авах гэж байгаа хүмүүс тандаж хэлэхэд бол яа энэ чинь ер нь бэлгийн боловсрал тал руугаа за тэр киног тэгж нэрлэх юм бол одоо насных нь хүүхдүүдэд зориулсан янз янзын порнографик кино байж болно шүү. Миний бодлоор тий. Тэгээд тэр өөрөө юу хаад юм аа талыг шууд баттгаад тэгвэл энэ чинь алдартай хүмүүс чинь ийм ярангууд магаш шууд сонин дээр эсвэл сайт дээр хануу порно үзэх зүг гэж хэллээ гэж гарчтай тавьчих. За тэгвэл хануу тэгэж үздэг юм байж. Ариуна тэгвэл юу гэж үздэг юм? Порно юу? Порно миний сайхан урлагийн бүтээл. Би бол юм тийм чинь нэг талаас харахаар угаасаа яг урлаг байгаа байхгүй. Зөвхөн нэг тийм садар самаас сурчилсан гэхээсээ илүүтэйгээр эн чинь нэг талаас урлаг нөгөө талаас том бизнес яваад байгаа байхгүй. Оо яа та. Айгуу том. Давай. Яг би болохоор яг шал арай нэг өөр өнцгөөс харж байна л та. Хоёр бол ингээд нэг урлаг эсвэл ингээд бэлгийн боловсралт хэрэгтэй гэж харж байгаа бол минийхаар ингээд буцаагаад яг нөгөө дөнгөж бэлгийн амьдралд орж байгаа нөгөө өсвөр насныхан маань яг буруу зүйлийг ингээд одоо хизээч порно дээр ингээ амар гоё тийм уянгалсан секс бол гардаггүй байхгүй юу. Ингээл дандаа тий шууд ингээл барьж байгаа хүүхдээ тий шууд яадаг ч юм уу тий. За энийг шууд хэлж болохгүй. Тэгээд нэг юм жоохон тийм хаард юу нь бол хийдэг. Тэгэхээр тэндээс ингээ айгу буруу мэдээлэл авдаг одоо залуучууд тий ийм л байх хэвээр байна ч юм уу. Эсвэл нөгөө порнон дээр чинь хүүхнүүд нь хідэн ч удаа тавьдیں۔ Тий тэнгүүд ингэж хүүхнүүд нь ингэж тавих хэвээр байна ч юм уу. Эсвэл ингээд нэг айгу тийм миний харснаар болохоор хизээч тийм нэг уянгалсан секс бол юм байдгүй. Тэндээс айгүй их
буруу мэдээлэл аваад тэрийг нөгөө партнертайгаа айгу хүлээлт үүсгэж байдаг баг. Ингээ ийм л байх ёстой гэдэг нөгөө анханасаа тийм юм үзээр хагаад нөгөө гарууд чинь нөгөө тинейжер одоо яг үзэж байгаа хүүхдүүд маань тийм байх ёстой гэж үздэг. Тийм байх ёстой гэж яг хүлээж аваад тэгээ жоохон буруу юм надад одоо буруу сэтгэлгээ суугаад байт юм шиг. Надад бол тийг санагддаг. Хоёрт болохоор нөгөө юу байдаг баг. Порнон дээр ч юм уу эсвэл залуучууд ингээл амар лаг том эргэнтэнтэй ч юм уу тийм ингээл амар лаг хийж мэгэл эсвэл хүүхнүүдийнх нь нөгөө нэг мууж хаан ингээл цагаан өнгөтэй ч юм уу тэнгууд нөгөө Монгол эмэгтэйчүүд над руу ингээ айгүй олон эмэгтэй бицаахгүй минийх ингээд айгүй бараа өнгөтэй би энээсээ ичээд байна би тэрнээс олж найз залуутайгаа ингээд унтаж чадахгүй байна ч юм уу тий яг порнон дээр болохоор бүгд амар гоё цагаан өнгөтэй байдаг эсвэл ягаан өнгөтэй нөгөө мууж хаан тэгэхээр яг айгүй буруу нөгөө юу аваад байдаг баг төсөөлөл аваад байдаг. Яг л ийм байх хэрэгтэй юм байна. Минийх хагаад ийм биш юм болоо. Энэ залуугийнх ийм бахад минийх ингээд жижигэн ч юм уу энэ хүүхнийх ийм гоё өнгөтэй бахад минийх харч юм ингээд тэрийг жоохон тэрэн дээр би жоохон айгу шүүмжлэлтэй ханддаг ч юм уу порнон дээр. Асуудлыг чинь тэгвэл одоо яг газар дээр шийдчихье. Хануугийн үед порно үзээд авсан төсөөллөөс жинхэнэ бодит амьдрал дээр хийсэн секс хоёр нь хэр их зөрүүтэйсэн. Янз штэ. Зарим тохиол порно илүү байх тохиол байгаа. Ямар хүнтэй хийж ийн гэдгээс шалтгаалаа тий. Одоо тиймэрхүү тохиолдлууд байж болно сте одоо юу гэдэг чи нэг амар мяа залууч гэдэг юм би үнэхээр амар царай муутай бүр юу гэдэг чи тэгэл нэг аимшигтай муухай залуутай хийжсэнс баг болчихвол порно кино үзсэн зүгээр байхгүй. Гэнэрэ. Зүгээр тэр талаас нь харж шөө би. Тэгээ яг зүгээр нөгөө төсөөллийн үед бол ингээд янз одоо нөгөө ярьж ин л та тий сая сүүлд ингээд сөрөг тал ингээд гэдэг. Тэрийг нөгөө бэлгэн боловсруулаар л олгох хэрэгтэй л дээ. Порнограф гэдэг чинь нөгөө хүүхдэд нь зориулсан одоо нөгөө залуучууд ч өөрхий 16 татад болчих порно үзчихэд минийх юм жижиг юм бэ. Энэ хар залуугийнх ч ямар том юм бэ гэж бодоод байвал тэрийг нөгөө бэлгийн боловсруулалтынхаа жижиг арай нөгөө бага наснд нь ойлгуулах ёстой порно одоо киногаараа те одоо нөгөө тэрэн дээр нь л ойлгуулж хэлэх хэрэгтэй байх одоо юу гэдэг чинь те одоо за энэ бол unusual те энэ бол яг бодит амьдрал дээр ийм хүмүүс бол байдгүй шүү. Энэ хүмүүс бол тэр Уганда нэгэр мэгэр хацаа байдаг шүү. Тэ эдгээр бол ингээ яал шал өөр шүү. Нөгөө нэг хоёрын яриадас нөгөө хоёр төрлийн пенис гэж байдаг гэд нэг нь нөгөө цусан пенис нөгөөх нь махан пенис гэдэг нэг тийм яг тэр мэрийгээр амар сайн ойлгуулад тэгээ бэлгийн боловсруулалтын эхлээд нөгөө 11-ээс ч юм уу сайн болгочвол заавалч тэр порнографик дээрээс хараад янз бүрийн байдлаар тэрийг нөгөө амар үзэнгүүтээ гэж гутарч мутардаг шаардлага байна. Гутрах ёстой хүмүүсээ та нар хэлж өгөх ёстой байхгүй юу? За хүмүүсээ гутарч болохгүй юм байна шүү. Би бол гэж боддоо шүү. Зүгээр миний жоокнууд дээр бас байдаг байхгүй юу? Нүгтэй хитрхи жижигхэн одоо юу гэдэг те яг ингээд жижигхэн байгаа те одоо залуучуудтай янз бүрийн улсуудтай л ерөнхийдөө ингээл амьдралд чинь баялаг юм чи одоо яваал байж байгаа үзэж байгаа хөх. Тэгэл тэрэн дээр бол яг жижигхэнд нь бол хамгийн жижигхэнд нь бол үнэнгийн хэдэл явах хэрэгтэй яг та нар бол. Үнэнгийн ингээд за наач бол миний үзсэн бол хамгийн жижиг юм биш шүү гэл. Яг өөр хүн тэгвэл болохгүй юм шүү. Болно бүр яг албаар мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэр чи яг мэдэх хэрэгтэй. Хануу болно гэж хэлсэн шүү эмэгтэйчүүдээ. Тэр залууч зүгээр үнэнгийн хэлээл явчих. Тэнгүүд тийш залууч бас өөртөө дүгнэлт тэгээ за ер нь минийх жижиг юм байна. Ер нь минийхийг том гэж бодож байгаа хүнтэй сууж авъя гэдэг амьдралаа гэж шийдэж. Тэгэхгүй болоод чадвараа сайжруулах юм байна тий. Тийм баг яаж байна. Тэгээ яг ингээд нэг юм нуух тусам нэг хүмүүс нэм сонирхож хэлдэг штэ. Одоо нөгөө Монгол бүх сайтуудыг хаачлаа штэ баг ихэнх нь. Баг ихэнх нь ингээд нөөч олоо үзсэн байгаа байгааг нь. Йоо. Тэгээд одоо яаж үзэж ин да? Порно ханаас үзэж байна ах нь. Юу яриад юм бэ? Дэлхий дээр одоо порнографик вебсайтууд бол одоо улс улсын хэлээр нь янз бүр. Одоо наад германчин бол ерөнхийдөө бол порно хийдэг амар том одоо бүр том болох зах зээл шүү дээ тий. Хамгийн том нь одоо Америк байгаа бол дараа нь Япон, Герман энэ төр гээд явж байгаа. Тэгэл би бүр юу гэдэг янз бүрийн байдал. Би нөгөө порно үздэг байж байгаа. Тэгээд юу порног судалсан байхгүй. Оюутан байж байгаа та. Тэгээ одоо эн чинь бүр одоо юу гэдэг бүр ингээд хаа исэн 60-70 оноос ахуулаад хийгээд бүр Америкчууд амар одоо бүр ингээд AVN Awards гэж болдог зөө. Тэр AVN Awards гэдэг нь болохоор одоо
орчуулж хэлвэл порноны одоо Оскар заяа. За. Тим юм байгаа шүү дээ бүр тэгээд одоо 36 дахь жилдээ болж ийн гэдэг жаах байхгүй. Би сая өчтөр ороо харсан ч манай AV-ийн. Тэгээд тэрэн дээр чинь ингээд бүр урлаг болоод хөгжсөн одоо шилдэг актер, шилдэг актрис те best одоо girl scene, girl boy scene гэдэг гэж үгээр ингээд за ингээд явцдаг. Тэгээд одоо юу гэдэг 20 гэж ярьж штэ тий. Тэгээд манайх цэцэн хөрхи манайхан ч өрөвдмөр 300 гаруй вебсайт хаасан байгаа заяа. За тэгсэн чи одоо дэлхий дээр бүр одоо ингээд 13,000 сайт за мэдхгүй одоо хичнээн мянган сайт байгаа юм заяа. Зүгээр ингээд жоохон intermediate English-тэй хүн Google дээр бичгээд л гараад ирэн заяа. Тэгэхээр ерөнхийдөө бол манай энэ нөгөө хууль эрх зүй одоо энэ нэг садар самуудад тэмцэх эдэр гээд нэг өөрсдөө их л мундаг одоо садар самуудад тэмцдэг одоо баг хөдөлгөөн сэгтгүү хүүхд гараагүй улсууд бол одоо уучлаарай. Тэ би бол тэр хүмүүсийг бол нэр үнэхээр уучлаарай л гэж хэлнэ. Тэ юу гэх үү уучлаарай та одоо яах гээд байгаа юм бэ? Цаан чин далаа байна. Та нэг дуслыг авчлаа. Үлдсэн далаагаас нь би тэр сургалтынхаа системийг олоод авч ийн гэж. Тэгээ манай залуучууд өөрсдөө айгу мундаг болцоо л нөгөө мэддэг идэв вебсайтуудаа VPN эдэр гэдэг нөгөө IP адрес мадрес сольдог тэр мөрийг сориглол үзтгэл юм байлаа. Тэгэл одоо хүртэл янз бүрийн байдлаар энэ тентхийн вебсайтн дээр байж л байгаа шүү дээ. Ер нь бол тийш. Тэгэл уусаа хаах тусмал хүмүүс сонирхол тэгээс хөдлөхөөр бүр хайгаад байгаа байхгүй тэр чинь. За надад нэг асуулт байна. Юу юм бэ? Бодоод исэн чинь порно ярина ингээд нэг юм эрэгтэй хүн бас нэг үзэх ёстой юм шиг. Би нэг жоохон нөгөө феминистээ гарах гал юм л да. Яг нэг юм эрэгтэй хүн үзэх ёстой юм шиг эсвэл нэг эрэгтэй хүмүүсийг үздэг. Тэгээ өөрийгөө masturbation ч юм уу болгодог. Яг тийм юм шиг санаг. Одоо ер нь бол тийм манай нийгэмд яг нэг тэгжүүлэг авцсан шүү дээ. Эмэгтэйчүүд ер нь яа тий. Ер нь үздэг юм уу? Арина чи ер нь хиддээд үзчихсэн бэ? Яна. Тэнийг оннэмээ сонсоо яна. Зүгээр юм ээ. Би үзчихсэн. Би одоо ч үздэг. Хамгийн анх үзчихсэн гэх юм бол би 13 14-т үзчихсэн баха. Тий. 10 жил дээр яхтаа шүү дээ. Германд анх үзчихсэн. За. Одохой би нөгөө хальт бас нэг Германд ирж нэг тийм тоглолт моголтоор явдаг нэг юм урлагийн идэвхтэй хөхтэй л. Тэгсэн чи Германд ирээл тэр чинь нөгөө нэг шөнө 12 цагаас хойш яад юм бэлээ. Яг тийм порно, тийм нөгөө том насны хүртэл зэрэгс нэвтрүүлгүүд нь шүүн ингээд шүүлтгүүгээр цацгаад эхэлчихдэг. Тэгч яхахта 12 цагт унтаагүй хөвтөж байгаа чи. Тэгээд нөгөө тэдий засаад нэг юм баг юм хүчин гэрэлт юм ном уншдаг гэдэг шиг тэр чи ингээд амар юм харах уу марах уу юм үзээс сууж байгаа байхгүй. Тэгж анх үзчихсэн юм байна. Чиний үед. За одоо би хинээс уучлах уу? Яа үзээгүй гэвэл худлаалах хаа. Ер нь бол үзчихсэн. Гэхдээ 13 4-төд бол яг үзэж байгаагүй. Нэг 15 6 мурга хавцаасан юм уу. Тэгэл яг ямар орой үзэвэ за. Би чи нөгөө нэг жоохон нэг 15 6 мургатад яг нэг найз охтуудаараа бөөндөө нэг юм байж тээ бөөндөө үзэхгүйгээл. Тэгэл яг нэг нийт очил үзэл. Тэгээд яг тэрийг анх үзсний дараа удаачгүй байжсэн чинь манай дархны нэг хоёр хосын бичлэг таарч таараа. Тэгэл ер нь тэрнээс хойш бид нар баг тэр манай дарханчууд даяар үзсэн байдаг юм. Тэгээ ер нь нэг 15 6-тад бол үзсэн. Гэхдээ судалгаагаар ер нь бол харахад дийлийнх нь бас ер нь эрэгтэйчүүд үздэг юм. 72% нь эрэгтэйчүүд үздэг гэсэн байсан. Тэгээд 18% нь эмэгтэйчүүд, бус 10% нь бол яг ямар хүмүүс үздэг нь бол мэдэхгүй байна. Тэгээ би жоохон уур хуржил байлаа л да. Яагаад зөвхөн эрэгтэйчүүд үздэг юм болоо гэж бодлоо. Эсвэл энийг ингэдэг байхаа эмэгтэй хүмүүс нэг юм эмэгтэй хүн порно үзэж ин гэдэг юм ойлголт нь амар юм завхай садар мадар гэсэн юм агуулмж агуудаад байдаг юм болов. Тэгэж ойлгодог нийтлэг үзэгдэл байдаг болохоор эсвэл хүмүүс тэгж ойлгоод үздэг юм болов. Эрэгтэй хүний үедээс харах юм бол ханаа яагаад вэ? Ер нь зүгээр манайх жоохон юу заяа. Одоо яг юу гэдэг манайхан ер нь жоохон асуудалтай заяа. Шууд одоо тэгээд юу гэдэг манайхан би бол ингэж боддоо. Эрэгтэй эмэгтэй хүн бол би одоо комеди дээр амар их ярьж байгаа. Яг адилхан байхгүй эрэгтэй эмэгтэй хүн. Манайхан болохоор эрэгтэй хүмүүс нь болохоор өөрсдөө их мундаг гэж боддог. Яг нэгүр нийтлэг ажиглаж байгаа ажил. Тэгээ юу гэж боддог гэхээр одоо би амар playboy те. Би амар хүссэн охиноо найрч чадна. Би хүссэн охиноо бараг л одоо юу яадаг те. Янзалдаг одоо те. Тэгээд би одоо өчнөө охтуудтай явдаг мавдаг гэл ингээл бодоол ингээл өөрсдөө айгу мундаг гэж боддог бол би бол тэгж бодоод идэв залуучуудынхаа.
Тэгсэн чи яг ясан дээр эмэгтэй хүмүүс бол ерөнхийдөө бол уучлаарай. Яг зөвшөөрөөд байгаа хүмүүс нь эмэгтэй хүмүүс яг эрэгтэй хүнтэй адилхан одоо юу гэдэг чи одоо цөмөр жишээ авч ярил л та тий. Эмэгтэй хүн одоо юу гэдэг эрэгтэй хүн нэг охиныг хараад ямар гоё охин байсан. Энийг нэг янзландаа гэж бодож байгаа бол эмэгтэй хүн ч гэсэн яг адилхан. Тэр залууг хараад энэ ямар тэнэг залуу вэ? За энэний ажуудлын дайггүй биетэй залуу бол дайггүй маань. Энийг бол янзландаа гэж бодоод явдаг байхгүй. Ер нь бол тэгэхээр эмэгтэй хүмүүсийг нөгөө нэг манайхан жоох ингээл нөгөө нэг одоо юу гэдэг чи жоох одоо моож залуучууд шүү дээ. Моож гэж ярьдаг бид нар те. Тэгэнгүүт одоо энэ өстө бараг л унт чивчээгүй охин байхгүй. Заваан залуу галаа. Эмэгтэйчүүдийн болохоор бүр илүү ярьдаг те. Жоохон нэг тийм одоо энэ өстө байдлаар заавал бараг л бие үлгч гээл ингээл эсэн шидээр нь ярьдаг. Яадгийн ямар чиний бие эрэхтнэр моочж байгаа юм уу? Би бол одоо тэр сингаминга малаад би тэр малаад сингамингад явж байгаа охтууд мохтуудыг бол яадгийн гэж бодож байгаа байхгүй. Яад ямар чамаас мөнгөгүйс юм уу? Чадчих шүү дээ. Тийм чадчих тэгэл. Яна. Гэтэ бид гурав ингэ ярьчвал. Яадгийн тэгэл ямар амат. Ярихгүй болохгүй ямар амат тийм тэгэл. Тэгэл нэг атахал манайх ч амар муухай шүү дээ. Энэ охин яаж баян ахтаа ахтаасан ч яадгийн. Би тэгж боддоо шүү ер нь те яг эмэгтэй хүмүүсийг бол яг ижлэхэн төвшөнд авч одоо юу гэдэг хийлцэх хэрэгтэй. Тэгээ эмэгтэй хүмүүс одоо өөрсдөө сонгож байгаа юм чинь та нар би бол одоо би өөр энийг ийм мессежийг бүр байн хэлдэг байхгүй. Хүнтэй суухаас өмнө сайн моожрооч эрэгтэйчүүд нь ялангуяа тэгээ эмэгтэйчүүд нь бас сайн моожрооч бити ингээд юм үзүүг юм шиг одоо юу гэдгийг жоохон байнгутаа л одоо юу гэдгийг нэг 10 жилээс өрхөж эхлээл 3 4 жил өрхөнгүүтээ миний цорын ганц анхны хайрмаар гэд суугаал тэгэл юм үзүүг юм шиг амьдралж үзээг үжиж нэг гэрт ороод хадам ээжиндээ очиод одоо нэг хадам ээжиндээ очиод тэгэл амьдрал хүүхэд нь гараад ойрлол 20 хэдхэн настандаа ингээд хүүхэдтэй болонгоо ч нэг өөр юм үзээгүй. Тэ одоо зах зээл сайн орж амжаагүй. Тэгээ зах зээл дээр маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа шүү дээ, тий. Тэгээд тэн дээрээс үзэж хараагүй. Тэгээд тэдрийгээ одоо нөгөө гоё experience байхгүй. Тэгээд амьдралд нухлагтаад өөр хөөхтэйг. Манайд чи амьдрал хэцүү болохоор тэгээ байр сав өнтер гээд тэгээ явж байгаа л амар олон гэр бүл салаад байгаа юм санагдаад байгаа шүү. Тэр сайн моожрооч моожр. Одоо над сонсож байгаа зарим нэг залуучууд байвал пүрүүсээ зараад одоо гадаад дотоод яваа. Тэ? Ялангуяа тэр Герман, Амстердам хавцаа явж болж байна. За гоё мессеж өгчлөө. Гол нь энийг яаж хүмүүс хүлээж авах вэ гэдэг бол одоо бид гурт толбодгоо гэхдээ тий. Гэтэ эргээр хүлээж авсан бай, сүргээр хүлээж авсан бай яг бид гурийн лүнцгэл нийлж илэн л дээ юм чинь. Тэгтээ ер нь манай залуучууд ер нь арай юу болсон юм шиг надад санагцсан арай нээлттэй. Амьдралыг харж байгаа өнцгөн ч юм уу нэг арай жоохон ондоо болоод байгаа юм шиг. Миний яг мэдэрснээр бол тийм байх. Одоо яг гурвлагийн сонсож байгаа хүмүүс бол тий нэрээ тийм штэ тий. Би бас тэгмээр юм би бас моочмор юм гээ яг бодосож байгаа. Би л тэгж бодож байна. Гэхдээ угаасаа яг энэ сэтгүүг ингэж нэг юм түүжээлж яваа нэг нийгмийг түүжээлж яваа залуучууд ингэж ярьж өөрчлөхгүй болол тэгэл ингээл аль хэдийн нөгөө нэг чулуун зэвсгийн үеийн сэтгүүрээс сэтгэл ингээл порно гэдэг бол завхаа явдал гэж ойлгоцсон. Тэр нь хэзээ өөрчлөгдөхгүй ингээл байгаа л байхгүй. Ингэж ярихгүй л бол. Харин тийм. Тэгээ гэрэл удараахлаар завхаа явдлаа өөртөө хийдэг үү? Тий. Яа гэрэл асаалтаа тийж авахгүй гэж. Хи ерэн гэрэл унтраастад хий гэж хэлсэн яа. За хануугийн үед штэ. Чи ингээл гаднаас орж ирлээ. Гаднаас орж ирэл байжсэн чи ихнэр чи ингээл порно үзсэн газараа ингээл гар хангалга хийсэн сууж ирэл чанд ямар сэтгэл төрхөө. Чи яаж чадваа. Хотлоо би тэр барайл тэгэл яаж байгаа юу хийж за хамт хийгээл ихээл гэд. Мэдгүй одоо тэгэл тухайн юу мүүдний шалтгаал багтаа тэр одоо юу гэж яах юм. Тоош ямар амар нүдэнд харагдтал ярьж байна. Фантастик сайтай залуу ах нь. Гэтэл чамшиг ингэж ойлгодог залуучууд цаагаарч хийрэх байна. Одоо ингээд юу гэдгийг найз охин ч юм уу ихнэр ч юм уу ингээд порно үзэж амар муухай авдал гэж үздэг хүмүүс хийрэх байна. Мэдгүй одоо тэгэл залуучууд янз л одоо усууд байх шүү дээ тэгэл мэдгүй. Би өөртөө тэрийг мэдгүй наа. Зарим нэг нь хэрэлдэл багтал та тий. Би чамд хангалтгүй байна уу гэж мэгэл лээ. Одоо юу гэдэг чи. Надаа бол битээр бол хайцсангуй гоё чөлөөтэй. Тэгэхээр одоо юу гэдэг тэр хийн үү би гарангалга хийдэм чинь тэгэл өөрхий хийгэлтэй тий. Тэр бол нэг хамаа авахгүй. Тэрэн дээр одоо юу гэдэг нэг тэгж амар шокт мохт болохгүй л. Гэхдээ яг мэдэхгүй л да. Яг ороод ирсэн чинь тэгжүүл бас гайхалах л та. Бөөх.
Вау. Вау. Гэтэ ингэж бодох юм байна. Би бол яг тэгж бас бодож магадгүй маань одоо жишээлбэл манай найз залуу ингээд надаас нууцаар ингээд порно үзээд гар хангалах хийжээвэл би ингээд шууд бас жоохон хардах юм байна гэхлээд өө би эсвэл ингээд энэ хангаж одоо юу гэдэг хангаж ихэр айгу муухай хэрэгжилчлээ. Би ингээд хангалтгүй байгаа юм байна л да. Би эсвэл ингээд секси байж чадахгүй байгаа юм байна. Эсвэл ингээд яг нэг тиймэрхүү бодол бас төрж магадгүй юм шиг надад бол яг санагдлаа сая. Гэтэ мэдгүй яг би бол дандаа цогтой үздэг байсан. Тэгээ авахыг аваад авах гээхийн ухаанаар тэгээд хэрэггүйг нь бол хайждаг байсан. Тэгэхээр болцдог байсан юм аа гэж. Тийм тэгээл хөргөн болоо гэдэг байсан шүү дээ. Хосууд үл хоорондоо хамтдаа одоо оршил хэсэгтэй ч юм уу тийм нөгөө порно үзэж эхлэх нь хэр гоё вэ? Гоё л та хэр гоё вэ? Foreplay дээр үзэх гэдэг нь те. Харин тийм. Гүй үзчихсэн шүү дээ тэгэл. Дэжгүй шүү. Одоо наач нь яг жишээлбэл одоо ингээд нөгөө нэг sex mixтэй одоо яг тийм туршлагагүй хосууд масууд бол порно үзэж янз бүрийн байдлаар тэрийг дөөрэж мөрөж хийдэг. Тэгэл янз янзын юмнууд байгаа хэл та. Нөгөө educational гэдэг юм чи яг наач яваад байна л дахиад нөгөө сургалтын те сургалтын зориулцтай гэдэг чи наач яваад байгаа байхгүй те. Янз янзын зорилгоор тэгээд ер нь хосууд үзээд хийвэл бас зүгээр л ахах. Юу гэдгийг энэ амьдрал дээр буухгүй гэдгсэн шүү дээ те. Тэр бол яг ахрахгүй үнэн л дээ те. Мэдээж тэгэл нэг тийм амар порнографикийн одоо артист одоо тэр чинь актрис одоо актертай адилхан байна гэж бол байхгүй шүү дээ те. Тэгэхээр яа янз бүрийн байдлаар тэр нөгөө нэг хийж байгаа зүйлсийг хараад энэ нь эрэгтэй хүн таалагдаж болох юм байна. Энэ нэмэгтэй хүн таалагдж болох юм. Тэрийг аваад өөрсөн дээрээ одоо үгтийн туршиж үзээ тэгээд таалагдж ивэл тэрийг хийдэг ч юм уу. Нөгөө менюнд нэг хоол орж ирж байгаа юм шиг л болно л да надад чи. Яг тийм гоё амар гоё меню байгаа шүү дээ. Одоо тэр меню чинь зөвхөн одоо юу гэдэг нөгөө баяраа уянгаа хоёр зориулсан меню ч гэдэг юм те. Тэгэнгүүт одоо баярагийн менюн дээр одоо юу гэдэг ингээд гой гой юмнууд байгаа шүү дээ тий одоо юу гэдэг. Тэнгүүд уянгаагийнх дээр бас байгаа. Тэгээд энэ хоёр чинь ингээд менюнээс шинэ юмнуудаа оруулаад хуучин юмнуудаа хасаад ч гэдэм юм тий. Тэгээд аль нь илүү гоё таалагдчих жаан. Тэгээд юу н хоол ихтэл адилхан шүү дээ. Зөвлөж ярил. Тэгж бас хоёр менюнээс гоё шинэ меню хийвэл бас гоё юм байна тий. Бүр шинэ ингээд зэс гараад. Яг нөгөө тэр чинь нэг тоогооч хоол хийгээд шүү дээ. Тэнтэй. Яг education гэсэн чинь Netflix дээр нэг би нэг юу үзсэн маа Sex Education гэдэг серийн цуврал кино үзсэн. Тэр айгүй зүгээр санагцсан. Яг нэг өсвөр насны банд яаж ирэх ингээд одоо өөрийнхөө тэр секси амьдралтай секси амьдралд алах юм одоо хүл тавьж байгааг тийм тухай гарч ирсэн байхгүй. Тэгээ тэрийг манай залуучууд бас үзээсэй гэж юу бодож байна. Бүгд Netflix дэлгүүдээ тий. Тэгээ Sex Education гэж хайвал ер нь бол гараад ирнэ. Үзээрэй. Манад байдгүй тий иймэрхүү кинонууд амар өрдмөр. Харин тийм ээ манад ч ер нь тийм кино байт юм. Номч бараг байдгүй үстэй. Одоо л их л ховрлах та. Бэлгийн боловсрал 1 2 гэсэн номыг л мэднэ. Ногоон цэгэр. Тэгээд ногоон цэгэр ном тий. Уянгаа чи надад хайртай гэдгээ батл гэдэг. Нэг нүүрэн дээр. Тэгээд анги бүх уянгаанууд уурлаа тий. Яа за би уурлах уу? За бодлоо. Манай дээр тэр порно одоо юу гэдэг энэ нөгөө зах зээл хов хоосон байна. Би бүр тэрэн дээр амар юу гэж боддоо шүү дээ. Одоо шаналж явдаг шүү дээ. Одоо садар самуунтай тэмцэх хууль гэдэг нэг гачин хууль байд юм билий манад. Тэгээд одоо бид нар чинь нөгөө нэг янз янзын юм ярьдаг болохоор жоо айн л да. Одоо нөгөө тэ нөгөө эдгээр ингээд садар самуус урчилж ийн эдэр гэж мэгээд. Тэгээд бид ер нь садар самуунтай хууль муулийн судалж исэн дээр үед. Ер нь одоо бид нар яавал яг ороогдоод янз бүрийн байдлаар торгуулаад за бүр цаашаага нөгөө суучих боломжтой байна те. Яа штэ бас ерөнхийдөө жоохон хэцүү газар байдаг болохоор манайх чи хууль зүйн одоо орчин хэцүү болохоор тэгээд судалж яхад бол тэр садар самуунтай тэмцэх хууль гэдэг бол бас амар өрөөсгөл бичсэн тийм ойлгомжгүй тийм гачин юм байлээ. Тэгээ одоо нөгөө юу гэж байгаа байхгүй одоо садар самуу одоо бэлэг эрэхтэн ингээ гаргах тэрийг одоо янз бүрийн байдлаар ингээд залуучуудад сурччлах эдэр гээл тий баярлал ил задгай газар ярих марих гэд ингээд би явж идэм байлаа. Тэгээд яг хаа зүгээр нөгөө болсон явдал ч юм уу нэг нөгөө бидний хувьд монолог зонлог ярьдаг болохоор ерөнхийдөө бас гайгүй.
Тэгээд зүгээр ингээд юу гэдэг юм. За одоо гараа бүгдээрээ секстэй гэж ерөөсөө уриалахгүй байгаа болохоор бас тэр минь гайгүй юм бэл. Гэхдээ уриалвал бас орогдвол орогдох юм бэл. Үгүй. Яна гурлаад асуудалд орчих юм шүү дээ амар юм. Порно үзцгээ, гоё секс хийцгээ. Хоёр ч яг нөгөө нутаг дэвсрийн хувьд нөгөө Герман улсын хууль. Тэгээд энэ нөгөө YouTube дээр байгаа контент өөрөө бас ерөнхийдөө бол одоо ЮНЕСКОгийн конвенцээр худлаа солиод байгаа. Хамгаалагдсан учраас энэ дээр бол янз бүрийн асуудал гарахгүй. Тэгээ манайх ч амар сонин шүү дээ. Одоо та нар нөгөө Howard Stern эдэр гээд мэддэг бол одоо нөгөө нэг буржгар үстэй American Got Talent малт дээр шүүгч хийгээд байдаг залуу мэдгүй. Тэр чинь Америкийн нөгөө нэг FM-ийн одоо хөгжилд амар нөгөө одоо хувьсэл авчирсан байхгүй юу? Тэгээд юугаар шууд ингээд онлайнаар live sex яриад заяа. Радиогоор шүү дээ. FM-ээр. Тэгээд нөгөө хитэн порнографик одоо жүжигчтэй хацраад бүрстэ алж исэн байхгүй янз янзын байдлаар. Тэгээд би Монголын Ховертс дээр нэдрийг болоосоо ер нь гарч ирээсэй гэл амар залбираад ерөнхийдөө бол ингээд хин нэг ингэдэггүй юм бахтаа гэж бодоол идэг. Тэгээд одоо жишээлбэл тэр нөгөө өөр бас нөгөө одоо нөгөө Playboy санаачлагч манаачлагч гээл одоо ингээл Монголд одоо порно хийн кино ингээ хуйлд ирэх зүй орчин окей болоод хамгийн түрүүнд порно хийсэн хүн баяжих гээд байгаа байхгүй амар том зах зээл заяа. Тоглоомчгүй. Одоо та нар боддоо энэ бол ерөнхийдөө айгүй боломжтой байхгүй. Би бол тэгж бодоод байдیں۔ Одоо Univision-тэй IPTV үйлчлэгээ янз янзын үйлчлэгээ гарцсан. Бүгдээрээ гар утастай смартфонтой тэгэл оройн цагаар юу гэдэг чи ээж аав хоёр хоорондоо гоё кино үзмээр бай болив те. Тэгэнгүүт жишээлбэл ингээд 24 цагийн одоо Univision руу залангуудаа өөртөө нас масаа ээж мэж одоо юу гэдэг регистрийн дугаар эдгээр бүгдээр ингээд конферм хийгээд те би бол бацаан бишээ те. Одоо яг би киногоо үзчихэд тэгээд зургтаа унтрангууд миний одоо энэ юу киног ингээ хаагаараа магаарагдчих юм. Иймэрхүү байдлаар ингээ шийдчих болж байгаа хгүй. Тэгээд үзэх зах зээл бол амар байгаа заяа. Дан ганц Монгол гэлтгүү бүр дэлхийд даяар ингээд юу гэдэг ер нь Mongolian girl те одоо юу гэдэг нэг найз охин нь нэг найз нь одоо Монгол охинтой Америкт ч юм уу одоо Германд ч юм уу иргэжсэн бол ингээл найзууд нь хараалаа Монгол охтууд ч ямар гоё юм бэ те харлаа. За тэгэнгүүтээ дуртай вебсайт руу орлоо пан хайлаа Монгол охин байхгүй. Тэгээ байгаа гэд бодоод ингээд яах юм бол тэр зах зээл амар юу өстө жинхэнэ. Одоо манад ерөнхийдөө одоо хөгжихгүй байгаа гэдэг ч юм уу нөгөө эдийн засгийн эргэлтэнд ороогүй зах зээл гэдгүй л одоо энэ порнографикийн те порногийн зах зээл заяа. Тэгээд дээрэс нь нөгөө гейминг индастри заяа одоо нөгөө тоглоом одоо энэ манайхан ч нөгөө PC-ж байгаа бацаануудаа бариад хориод нь шүү дээ. Мэдэрд мутаа боллоо гэдэг. Тэр бас амар том зах зээл заяа. Одоо энэ кино одоо Монгол кино гэдэг ингээд өрлөд байгаа шүү дээ те. Тэгсэн чинь киноноос нь том хоёр амар том зах зээл порноны зах зээл энэ нөгөө тоглоомын зах зээл гэдэг бүр амар том байхгүй. Одоо дэлхийд дээр алж байгаа байхгүй. Манайхан мэдхгүй. Тэгэл сайхан. Бизнесийн санаагаа зараач. Одоо зараад мэдхгүй мань мэддэг тэгэл тэнийг амт энэ юугаа мэддэг боловсруулгүй л гэдэг шүү дээ. Тэгээд харин гол асуудал нь юу юм биш үү аа манайд Монголд порно хүмүүс хийж зүрхэлдэггүй шалтгаан нь монголчууд амар цөөхүлээ. Тэгэл одоо жишээл нэгэн тоглолцлаад би тэр хүннийг нүгтээ бүр газар дээр ортол нь одоо бүр байхгүй болтол нь одоо муулах хэмжээний сэтгүүтэй хүмүүс ахгүй манайх энэ чинь нөгөө стил завхайл гэж харсаар хിവэр байгаа учраас тэрөөс сэтгэлгээнд нөөцлөлт оруулахгүй байгаа цагт бол манайд угаасаа порно хүлээж авах боломж. Яг нэг сүүл нэг Lovers гэдэг нэг кино гарсан байсан шүү дээ нэг юм бас нэг юм порно сцен айгу ихтэй нөгөө нэг секс хийж байгаа сцен айгу ихтэй. Тэгэл тэгсэн чинь тэрэндээ тоглосон эрэгтэй эмэгтэй хоёр ч бүр байхгүй болгоо хайцсан шүү дээ. Нөгөө нэг юугаал ярьдаг бахтаа яг Монгол эмэгтэй цэвэрэг чимтгий зам ман гэдэг хизээний тэр нөгөө нэг хэдэн 100 жилийн өмнө байсан нэг тэрийг яриад тэгэл Монгол эмэгтэйчд ер нь нэг ийм байх ёстой гэсэн яг хайрцгаар сэтгэдэг байгаа байхгүй. Яг бид нар одоо гоё гармаар штэ тий хайрцагнаасаа гараад гоё сэтгэгээд яг гоё ингээл явах гэхээр нэг хүн ингээл яг тим кино тоглолоо гингүү шууд чи юу вэ тий яшка ч юм уу шууд ингээл нөгөө л яг категори руугаа ингээ хийчихэж байгаа байхгүй ингээд энэ яг ийм явдалтай хүн болохоор л одоо жишээлбэл бит хоёрыг ийм секс ярьж байгаа хэрэг үү чи тоо анх байх болгож анх бол бит хоёрыг чинь тэгэл өстой хоёр ажил гарч хий хоёр ажилгүй хоёр тавчиг бавч юу илээ гадаадын юу үр дамжсан хоёр юм момл болцсон ярьжсэн сүлт одоо л гайг болчиход байна. Одоо яг ойлгоод байна тий ер нь бол айгу гоё. Тэгээ манай залуучууд одоо би бол ерөнхийдөө залуучууд амар үнэлж байгаа шүү дээ. Манай залуучууд айгуу ухаантай заяа.
амар смарт ер нь бол залуучууд бол ерөнхийдөө одоо энэ YouTube энэ зүрийн байдлаар ингээл амар мэдээлэл өөртөө олж уншаал хил мэлэн нүртэл айгүй мундаг болцсон. Ерөнхийдөө манай залуучууд бол үнээр мундаг болж байгаа. Одоо онлайнаар плед аваад айгүй мундаг сурч шít. За яг хөө тэгээд нэг болохгүй эсгүүд бол байна. За тэгээд тэдрийг бол мэдээж тэр улсууд өөртөө хүн дандаа хөгжиж идэг учраас хөгжөөд явна. Гэтэ хилжил ах хэрэгтэй. Та нар бол тэр нөгөө нэг ялангуяа тэр нөгөө Монгол эмэгтэй бүрэг чимтгий зан ман гэдгийг бол бүр эрс ницаач хэлэх хэрэгтэй байхгүй бүр зөрөгтэйгоор те тэрийгэ бөхсөндөө чих мэх гэж хөгдөж. Жоо зарим нэг юм дээр би бол нөгөө нэг юу гэдэг илүү шудрах те одоо юу гэдэг өөрийнхоороо жоо ааштай хүн болохоор ингээд бол шууд баг түс тас гэж хэлждэг шүү дээ. Ер нь бол ил үг илүү зохимжтой. Тэгэхгүй бол ингээд монголчуудад ер нь бол тэгж боддоо шүү. Шууд л ингээд илэл хийсэн дэр. Тэгэхгүй бол тэгэл нэг за гэл ингээд ботчдаг. Тэгэхгүй түс тас гэж хэлчихвэл гомдоол тэгэл тэрэндээ энэ яг юу гэж хэлж үг гэл. Гомцсон ч гэсэн ямар матын тэгэл ойлгочлаа юу ямар матын гэж боддоо шүү. Ер нь бол ил хэлэхтэй. Тэгэхгүй болохгүй. За тэгээ энэ порно үзэх гэдэг чинь уусна нормал үзэгдэл гэдгийг юун дээр батлаад байна гэхээр ийм судалгаан дээр байгаа байхгүй. 1 секунд тутамд заяа. Дэлхийд даяар 30 сая хүн порно үздэг. Энэ одоо жишээлбэл бид гурав ингээл ярьж байгаа хугацаанд ингээл 30 сая хүн үзэл яваад байгаа байхгүй амир юм бэ. Тэгэл манайхан л тэрийг нэг юм байж уушгүй л гэж үзээд байгаа болохоос биш. Эн чинь ингээд нормал үзэгдлээ. Байсаар байгаа үзэгдэл байхч болох үзэгдэл гэдгийг л одоо хэлмээр байна. Тэгвэл юу юм бэ? Одоо гурван айгүй их ярьчлаа шүү дээ. Порно ер нь бол үзэх ёстой юм байна. Үзэхэд ер нь хэрэгтэй юм байна гэж айгүй гоё талаас нь ярьлаа тий. Тэнгүүд одоо яг нөгөө талаас нь жоох аваад үзээ л та. Яг нөгөө порногийнхоо тухай донт тийм үү ер нь өдөрт хэдэн удаа порно үзээд байвал ер нь донтно гэж үзэх юм. Залуучууд ер нь хэдэн удаа үзэх ёстой юм. Тийм ер нь юм байдаг уу? Эсвэл тэрэн дараа нэг манай нэг сонсогчоос нэг захиа ирсэн одоо мэйл ирсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд хэлсэн байсан. 2 жилийн хугацаанд ингээд порно үзээд байнга ингээд өөрийгөө болгодог байсан. Одоо гар хангалах хийдэг байсан. Тэгэнгүүтээ дараа нэг найз охинтой болсон чинь ерөөсөө болохгүй байсан. Ингээ ерөөсөө чадахгүй байна. Одоо хүртэл гээд. Тэгээ эндээс ингээ харахаар бас нөгөө нэг байнга порно үзээд гар хангалах хийгээд ахаар нөгөө бэлгийн амьдралд бас буруугаар нөлөөлдөг байж магадгүй юм шиг байна. Эсвэл нөгөө үзээр хагаад бас донтоод нөгөө жинхэнэ юунаасаа секс ялцаас таашаал авч чадахгүй ч юм уу. Ер нь хэр их үзэх нь ер нь нормал юм бэ? За тест нь юу гэж бодож байна? Өстой мэдгүй. Тэгэл тааруулах хэрэгтэй. Аливаа нэг юмыг ер нь тэгэл их л хэрэглэх тусмаа ер нь жоохон донтуул шүү дээ. Юм болгоныг ер нь их л хэрэглүүл аюултай сахарыг их хэрэглүүл сахартай хүн болно одоо юу гэдэг чи. Тэ тэгэхээр их хэрэглэж бол бас болохгүй байна. Их үзэж гэдэг юм уу те. Зав зай одоо тэгэл нөгөө залуучуудын хувьд бол янз янз л байгаа л та те. За одоо оффистоо суугаад ажил хийж байгаад гэртээ очдог. За янз янз байж байгаа хөө. Би одоо яг яаж тайлбарлах мэдэхгүй байна. Тэгээд баг үзэх гэхээр одоо би өөрийнхөө үздэг талаар ярих юм уу? Одоо би ч одоо баг бодолч үнэхээр завгүй байгаад байгаа болохоор одоо юу н ойрын хідэн одоо юу гэдэг 7 хоног бол ерөөсөө орж хараач юм байна. Гэртээ ерөнхийдөө аягүй завгүй байгаа. Тэгээ гэр орон гэхээсээ илүү гадуур аягүй завгүй явж байгаа болохоор яг нэг тийм тайван суугаад ганцаараа байгаад тэгээ за юм их нэртэйгээ байдаг юм. Тим тохиолдол яг үнийг хэлэхэд бол байхгүй л байгаа учраас айгүй хэцүү. Тэгэхээр зав байхгүй болчт юм байлээ. Тэгэхээр үзэж байгаа хүмүүсийг бол завтай гэд хэлээд байгаа юм биш л дээ. Завгүй ээж болно л тээ. Одоо нэг ингэж жоохон өөрийгөө юу авахгүй болоо. Нэг мэрчаад ингэж жоохон хамгаалт авахгүй болоо. Энэ ирсэн мессежүүд бас нэг эмхтэй битсэн байсан. Секси харилцаанд айгүй их ерөнхийдөө порно үздэг. Тэгээ секси харилцаанд орсон чинь нөгөө залуугаас таашаал авахгүй байх гэд бичсэн аахгүй. Тэгээд гол нь тэрэндээ би нэг сэтгэл готрахгүй байна тий. Нөгөө нэг залуугаас таашаал авч чадахгүй хаад нэг сэтгэл готрахгүй байна. Яа тэгэхээр за угаасаа энийг дуусгаал дараа нь би өөрөөгөө ингээд порно үзээд гар хангалах хийгээд болчих юм чинь гэсэн ойлголттой байгаа учраас би энэ дээр ч өөрөнд хэмжүүлэхгүй юм гэдэг байгаа байхгүй. Энэ дээр та хоёр юу гэж бодож байна? За зочин маань юу гэж бодож байна? Наа чи сэтгэл зүй мэтгэлзүүдтэй холбоотой ах уу. Тэгж л бодож байна. Одоо мэдэхгүй яг зүгээр анханд шууд толгойд орж иж байгаа бодол тиймэрхүү л байна те. Юу гэдэг чи ингээд анх хараал одоо юу гэдэг амар порно үзсэн байж байгаа. Тэгээд анх харангуудаа л юу гэдэг за эсвэл бол тэр залуу нь өөрөө амар тийм нөгөө нэг
юу амар сэтгэл татамтай амар гоё ингэж дотносоогүй байж байгаад яадаг ч юм уу те. Тэгэнгүүт нэг тийм сэтгэл за яг энтэй нэг үзүүл үзчихье гэж бодсон залуутаа бол нэ яах те нэг тийм гоё байгаагүй байж болно шүү дээ. Тийм үстэй тэр чинь сэтгэл зүйтэй холбоотой байгаа шүү дээ. За тэгэнгүүт нэг амар гоё ингээл амар гоё байсан залуутай нэг гоё хийсэн чинь үнэхээр гоё байсан те. Одоо тийм байсан байж болно шүү. Тэгэхээр тэр бол хүний өөрийнх нь тэр нөгөө тухайн үеийн сэтгэл зүйн байдал тэр мууд зүйдтэй шууд холбоотой байх би бол бодож байна. Тэгээ одоо юу гэж хэлэх юм арай ойлгомжтойгоор дутуу найрсан ч юм уу те тэр залуу. Бас юу байж магадгүй те дасалт болсон байж магадгүй те нөгөө нэг юм хийсээр хагаад нөгөө шууд өөр юм руу ингээ орохлоор ч юм уу нэг дасал болсон юмнаас хүн нэг амархан болж чаддгүй шүү дээ. Яг тийм байсан байж магадгүй мэн. Гэхдээ яг ийм юм дээр яг сэтгэл зүйчд юм бас хандвал зүгээр хаа. Тийм мэрэгжлийн унтлагын дээр бол. Хоёр ч амар тийш шалан хандд юм шүү. Баган залуучууд дээгүүл яах вэ, ингүүл яах вэ? Хичээ би ингэсэн гэж нэг хөрх. Тэгээд хоёр ч сэтгэл зүйч биш шүү дээ. Тэ одоо тийм сексологч бас биш шүү дээ. Тэ. Тэгэхээр бол бас ахин дахин хандаж хэлэхэд одоо сонсож байгаа залуучууд маань мэрэгжлийн улсуудаас асуугаарай. Бид энэ хоёр маань ерөнхийдөө зүгээр л сайхан байдаг л нэг бүдүүн хоёр авгаа байна. Секс эдгэрэл ялгаа бүдүүн биш шүү. Яа. Тэгээд бас чөлөөтэй ярьж байгаа бас залуучууд юм иймэрхүү талын контент янз бүрийн юм байдгүй учраас өөрсдөө бодлыг бас ярилцчихэл байгаа улсууд шүү. Одоо нэг юм хүмүүсийн нэг юм одоо бид хэдтэй герман залуучууд юм яриа суухаараа ч юм ингэж асуудаг байхгүй юу? Нэг юм порнон дээрээс харахад Япон хүүхнүүд ч юм уу нэг юм Аз хүүхнүүд нэг юм айгу хэцүү секси гэдэг юм аа. Та нар бас тэгж хийд юм уу гэдэг юм яриад байхгүй. Тэгэхээр тэр ингээ харахаар зөв нэг юм үнэхээр тийм Япон хүүхнүүд л эсвэл тэгж хийд юм нэ амар юм бүр амар санам айгу хэцүү. Сандуу гаргадаг уу? Тийм айгу тий. Гинал тэгэл ерөөсөө хүчндүүлж байгаа юм шиг л нэг юм сонирн байдалтай хийгээд идэв юм санагддаг байхгүй. Тэгээ та нарын хувьд тэр нь таашаал одоо юу гэдэг хувь хэмжээнд хэр илүү их байдیں۔ Эмэгтэй хүмүүс тийм амар юм гинэ хонгор юм тийм байдалтай байвал орондоо тийм байвал илүү гоё юм. Порнон дээр. Порнон дээр үү? Ингэж нэг юм дээр юу яасан баха. Би видео үзэж илүү нэг юм дээр нэг юм байсан. Эрэгтэй хүн чинь нөгөө байглаасаа нөгөө үр удмаа үлдээх одоо нэг тийм юу штэ те. Нэг ген байгаа штэ те. Одоо бидний нөгөө нурууны юунд байгаа нэг тийм ген байгаа штэ. Бид нар бол эмэгтэй хүн байвал одоо эмэгчин байвал амт юм чинь одоо янз бүрийн байдлаар тэр эмэгчнийг одоо юу яагаад те. Тэгээд үр удмаа үлдээх одоо байгалийн амтны тим юу та даалгавартай эрэгтэй хүн бол эмэгтэй хүн болохоор бас байглаасаа хамгийн доминант буюу одоо хамгийн хүчтэй генийг үлдээх тим бас байгалийн юу та даалгавартай. За тэгэнгүүт одоо ингээд юу ягаа явчихж байгаа юм л да. Нөгөө эрэгтэй хүний нөгөө нэг доминант байдал гэдэг байгаа шүү дээ тий. Тэрийн нөгөө порнон дээр амар гаргаж өгд юм билээ л дээ. Одоо нөгөөдөл чи ингээд амар хүчтэй ингээд нөгөө нэг тийм юу ягаалтай manly одоо тэрийг одоо юу man handle гэдэг одоо англиар бол те ингээл хүчтэй хийгээл эсвэл одоо үстэйл бүкс мөксрүүн цохоол янз янзын байдлаар те тэгэнгүүт тэр нь порнон дээр одоо яг буюу бодит амьдрал дээр бас хоёр юунд нь хоёуланд нь зогцож өгд юм уу хаашин те тэр нь дуртай хүмүүс байдаг бас дургуйч хүмүүс байдаг гэхдээ ер нь бол тэр байгалийн нэг тим юм нь болохоор илүү дийлэнх байд юм шиг үлээ тэгж тайлбарлсан байхгүй тэрэн дээр тэр видеон дээр тэгээ би бол тэрийг бас үнэн юм байна даа л гэж бодсон одоо юу гэм би мэдэхгүй байсан болохоор тэр тал дээр нэрээ бас тийм тал байж тэр талаас нь ойлгож болох юм байна гэж ойлгож байсан тэгээд яг тэр Япон хүүхнүүдийн хувьд бол тэр нэг соёл моёл нь өөр л байх л та японочдын хувьд бол те одоо яадаг чинь тэгэл нэг тийм гянганаал тэгэл тэр нь гоё байдаг юм уу Япон залуучуудад гоё байдаг бол тэгэл гянгаж байгаа л гэдэг. Тэгээ монголчуудын нийтлэг юмыг бол бид нар мэдэхгүй нь яад бол Монголд порно кино байхгүй учраас тэ чи жишээлбэл одоо сонгож үзэхдээ ямар төрлийн порно илүү сонгодог одоо жишээлбэл юу гэдэг нэг юм хүн болгонд нэг юм үздэг төрөл байгаа ш төрөл жанр чи яг алийг сонгож үзэж чинь яагаад за би бол яг зүгээр яг порноны хувьд бол одоо нөгөө амар судалж үзэн л дээ хөрхий бас би чи ер нь кино менуг аягүй судалж үздэг байхгүй.
За одоо юу гэдэг pictures-ээр нь судалнаа. Одоо тэгээ манай тойрыг одоо мэддэг Brothers эдэр гэл мэдчих мэдхүү. Би үнэ чинь амар одоо жишээлбэл ингээд нэг өдрийн $1 $2 ч юм уу те одоо бараг доллар чинь 3000 хүртэл нэг өдөр үзэхэд л одоо 6000 төгрөг одоо тэр Америкаас одоо жишээлбэл авч шүү дээ. Тэр чинь айгүйх зах зээл. Тэгэл Brothers за одоо тэгэл бүр дээр үеийн pictures үз гэдэг юм уу ингээд янз янзын байдлаар амар олон том pictures байгаа. Тэгээд би ер нь бол pictures-ийг ихлэ харна. Ихлэ харна. Тэр чинь quality-ыг нь харна. Тэр high definition байна уугүй вэ тэрийг харна. За тэгээд нөгөө хідэн дуртай шиг юм уу нөгөө жүжигчд маань байна. Тэг жүжигчд маань байна одоо ихтэйчүүд нөгөө хинэ маань. Тий одоо яг нөгөө шар өст маань одоо би нэг тийм гой залуу байд юм аа. Та нар тийм нэр мэрийг сонирхдгүй би бол амар сонирхдаг шүү дээ. Одоо тэр хин Ron Jeremy гэдэг бүр дээр үеийн одоо бүр амар алтартай бүр порноны эрттэй жүжигч байдаг хгүй. Эрчүүд нь бол амар бага авдаг. Тэгээ эмэгтэйчүүд бол айгүйх авдаг. Порно мөн цалингийн хувьд бол тэгээд ер нь ихэнхдээ хоорондоо бие бинтэйгээ суугаад тэгээд дээрэс нь ихэнхдээ pictures байгуулаад өгшөрхөөрөө порно студийн захирлууд болдог. Тиймэрхүү юм бэлээ задуулчаа. Тэгээ амар өндөр боловсралтай улсууд маш олон байдаг. Манайхныг бодвол одоо Stanford төгссөн хүмүүс, Yale төгссөн хүмүүс эдэр байдаг. Тий. Тэгсэн мөртлөнгөөсөө яг орчлоо шүү. Тэгсэн мөртлөнгөөсөө одоо юу яагаад вэ? Одоо юу гэдэг юм те порно хийгээд байна те дуртай юм хийж байна. Тэгээ одоо өөртөө Stanford төгсөөгүй, өөртөө Yale төгсөөгүй, өөртөө одоо юу гэдэг Harvard төгсөөгүй гэж манайхан ч шүүмжлэн. Тэ өөртөө секси идэх юм шиг шүүмжилдэг байхгүй. Би харгууд идэв штэ. Тэр шүүмжилдэг хүмүүс ч. Би бол тэгэж үздэг. За тэг миний дуртай категори гэдэг юм бол би одоо нэг шинээр гарч ирж байгаа жүжигчд мэдчтэй бас одоо сойн л доо одоо. За энэ жил манай ABN Awards-д одоо энэ л алах нэ гэж үгээл ингээд. Дараа нь тэгж үзмэр юм биш үү? Тийм юм бэ. Бүр ингэж тий харж байгаа. Судалж үз. Ер нь одоо тэр кинонуудыг ч гэсэн би бол тэгж л үздэг. Яг найрлагчийг хараад одоо Мартин Скорсезегийн гой кинонууд. Одоо сая сүүлд нөгөө нэг Irishman гарлаа шүү дээ. Тиймэрхүү байдлаар ч юм уу. Яг ингээл дуртай найруулагчаа сонгоол те одоо ингээл юу гэдэг чинь Майкл Бэй гэл нөгөө Transformers эдрийг хийгээл байлдаа хийдэг. Тэгээ найруулагчийн сонгоол тэгээл нөгөө найруулагч чинь нөгөө хамтарч ажилладаг дуртай жүжигчд гэж байдаг. Тэгээл тэдний хамтын ажиллагааны тийж гой судалж үзүүл гоё зохиол мөхөлөөр тэгэхгүй ингээ зүгээр хараад яг нөгөө хэрэгцээгээ хангачаал болчвол бас тэндээс нэг тийм мэдээлэл авч нэг тийм сургалтын байдалтай байвал бас илүү гоё юм шиг санагдаад байна надаа. Тий. Мэдвэ штэ юм байна. Тийм байна. Айгуу гоё хичээл зааж өгсөнд танд ингээ баярлаа. Бидний те ингээ киноны өргөн мэдлийг тэлж өгөхөд. Тийм бас юм үзсэн шиг үз гэдэг байхгүй анхаарлаа хандуулсан шиг хандуулаа. Тэгээд хануу тэгээдсэн юм биш та хоёр порно мэдх юм уу гэд бид нөгөө нэг порно гэсэн сэдвээр ярилцсан шүү гэд хэлсэн чинь шууд та хоёр мэдх юм уу гэд дараад чи би бүр come on өргөн мэдлэгтэй юм байна. Гэсэн чи үний юм байна бууж өглөө тий. Юу гэснээс тэр нөх хууль эрх зүйн орчин гэснээс одоо жишээл миний мэдхийн англид одоо жишээлбэл нөгөө хүүхдийн юу гэдэг одоо насан туршаагүй хүний тоолсон порно киног үзсэн тохиолдолд одоо юу гэдэг айгүй тийм том хуулийн хариуцлага хүлээдэг. Ял одоо авах хэмжээний одоо юм баггүй. Тэрэн шиг юу гэдэг одоо жишээл яг донтцсон тий бүр нөгөө нэг жоохон хүүхдтэй юм секс хийж байгаа тэр киног үзэж таашаад авдаг. Зүгээр порно үзэхээ байцаад тэр чинь бүрийн хүндэрчж байгаа байхгүй. Зүгээр порно үзэж таашаал авахаа байцсан. Бүрийн жоохон өсвөр насны хүүхдтэй хийж байгаа тийм порно үзэж таашаал авдаг хүмүүс тооцох хуулийн хариуцлага Монголд бол байхгүй бах тийм. Батвал байдаг л илүү дээ нөгөө садар самунтад тэмцэх хууль мөл гэж байгаа юм чинь Германд бол тийм хууль бол байгаа. 3 сараас 7 жил байдаг лүү 10 жил лөө 20 ял тийм байдаг 14-өөс доош насны хүүхэд тоглосон ч юм уу ямар нэгэн тийм порноноос гадна одоо зураг ч юм уу тиймэрхүү одоо эрхтнийхэн зургийг авсан ч юм уу эсвэл ингээд шалдан байхад нь авсан зургийг цаашаа дамжуулсан тохиолдолд эсвэл тиймийг зүгээр ингээд үтсэн тохиолдолд ер нь бол 3 сараас 10 жил 7-оос 10 жилийнхаа миний мэдхээр тийм юу яалдаг Монголд бол гэхдээ юм бол байдаг байх. Гэтэ ерөөс тэр ингээ хайгаад ерөөсөө олдохгүй юм тийм. Түрүүн болохоор сүүлийн дугаараа бэлтгэхэд бас айгүй хэцүү байсан. Муухай юм хайд юм бэ тоо ирч.
Одоо тэгэл тал талаас нь ингээл хүн амт мэдээлэл өчгөө л бас үзээл шүү дээ. Тийм ер нь бол гоё той подкаст ихтэй айгуу гоё судалж байгаа нь айгуу гоё байхгүй. Тийм манайхан нөгөө судлахгүй зүгээр л яг байгаа юмараа яриад байдаг тий. Тэгээ судлангууд илүү гоё юм гарч ирдэг. Манад бол яг иймэрхүү талаар тэгээ хоёр яг Монголын иймэрхүү юм хүмүүстийг судал хайхлаар гарч иж гэнэ үү? Бараг байхгүй хөө иймэрхүү. Байхгүй. Юусе судалгаач байдгүй. Одоо юу гэдэг порно үздэг хүмүүсийн дундаж наслалт гээл тийм уучлаарэ. Порно гэж юу юм бэ гэсэн баг хариулт өөдөөс гуглах гээд байгаа байхгүй. Улсаар манай улс порногоо хаацсан гэж байна. Манай улсын үгийн сан баг юм үг байхгүй яа. Тэгж гарч ирэх гээд штэ. Порно гэж бичингүүт дорн морно гэж очлоо юу яагаад байхгүй нөгөө нэг юм зөв бичгийн дүрмээр шүү засмасаад. Яа. Гэтэ ийм юм жоохон ингээд нээлттэй болгоул айгу хэрэгтэй байхгүй Монголд одоо гэдэг сургуульд нь ордог ч юм уу эсвэл тэ хүү ийм юм байд юм бэ шүү. Чи ингээд ямар нэг эмэгтэй хүүхдийн зургийг ингээд одоо эрэгтэй хүүхдэн ч юм уу зургийг цаашаа явуулвал чамд ийм хуулийн хариуцлага хүлээн. Эсвэл чи ингээд энэ 14-өөс насны хүүхдийн зургийг ямар нэгэн байдлаар араас нь ч юм уу ингээд холгааш нь хоошиг авч болохгүй ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм ингээд суулгаад өгчвөл хүмүүс ингээд хөсөөнийхээ зургийг цаашаа явуулахгүй тий. Айгу тийм юм дутагдаад байна. Уур хүрээд байна. Нэрээ бүр уурлаа. Өөрөөр босоо явлаа. Үгүй нэрээ айгу сонио айгу хэцүү байгаа хгүй. Тэгэл эмэгтэй хүүхдийн зураг найзын нутсан дээр байж лээдэг эсвэл ингээд тий. Энэ чинь хүний хувийн асуудал, хувийн юм ингэж ямаргүй байна. Би нэг ингэсэн шүү дээ. Саяхан баха нэгдсэн үндэсний байгууллагын бэлгийн боловсролын улсууд хануу бидэд нэг ингэмээр байна гэд. Нэг иймэрхүү байдлаар нэг ийм видео ингээд бэлдээд тэгээд бидэд ингээд үзүүлж юмар байна. Манайх ингээд ийм дотоод арга хэмжээтэй 100 гаруй хүмүүс ингээд бэлгийн боловсролын янз янзын юмны талаар ингээд хурал зөвлөгөөн болж байгаа. Тэрэн дээр ингээд stand up comedy видео хийж өгөөч, видео хийж өгөөч. Тэг хийж өгсөн шүү дээ. Яг бэлгийн боловсролын талаар тэгээ яг юу гэдэг сэдвтэй тэгээд миний анхны секс гэдэг сэдв бичээд тэгээд тэрийг нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь одоо нөгөө бэлгийн боловсролын юу гэлээ тэрэнд нь залуучууд нь үзүүлсэн. Тэгээ амар гоё болоод нөгөөдөл нь баярлаад над руу зөрүүлж юу яагаад видео бичиж явуулаа. Ханаа чи шүү өдрийн шүгэ. Аюу хөөрхөн тим юм болсон. Тэгээд би тэрэн дээр бас амар гоё. Миний тэр сэдв аюу гоё сэдв. Уг нь. Гэхдээ даанч нөгөө одоохондоо Facebook дээр цацгад бол юу гэдэг юм. Арай л хардкор болчиход байна л да. Арай л хардкор. Тэгвэл яг зүгээр нэг тийм амар хардкор сууд байхгүй л те. Тэгээд одоо юу гэдэг чи ингээд үндсэн сэдвүүн л айгүй хөөрхөн бохгүй. Тэгээ би жоох одоо нөө тоглолт моголтой их гэж байгаа болохоор одоо тиймэрхүү юм хүм цацууд халаална. Гэхдээ ер нь бол тийм сэдв байгаа. Тэгээ герман ч гэдэм үү одоо ийш тоглолтоо хийснийга дараа тэрийг бичиж байгаа цацуулнаа. Их гоё хөөрхөн сэдв байгаа. Тэгээрээ. Бэлгийн боловсрол. Чи нэр Европ 3 сард Европоор ирэх гэж байгаа шүү дээ. Эцэг ирэх. Би харин төлөвлөлт нэг тоглолтоо хийж дуусчаад ерөнхийдөө нэг аялын тоглолтоор яг тоглолтоо аваад аялын тоглолтоор явт юм уу төлөвлөө л гэж. Би ханууг айгуу тийм өөр өнөдөр харлаа. Мэдхгүй яагаад чи өмнө нь тэгээд нөгөө нэг юм хардаг байсан дүрээс айгуу өөр дүрээр харчлаа энэ подкаст. Одоо тэгээд та ер нь бол ингэж хардیں۔ Заа намайг хүмүүс талахлаар миний анзаараад байгаагаар энэ даалдаг юм. За. Харин тий би ерөнхийн нэг тийм төсөл нэг 70% байсан бол одоо дандаа тэгдэ. Ер нь бол хамгийн дөрөнд юу гэж хардаг гэхээр энэ нэг даалдаг юм. Юугаа мэдтий. Тэ юугаа мэдтий. Тэ. Одоо юу гэдэг чинь тэ энэ нэстэ нэг зөвүүн олгаачаа. энэ гэж боддог. Тэнгүүд яг нөгөө тухайн хүн нь юу гэдгийг янз янз байж болно шүү дээ. Гэр орондоо би одоо ингээл арилж хашгаараа л. Энд чинь нөгөө комеди дээр гаргаж байгаа характер л аахгүй да. Тэгээд янз янзын характерууд бийд. Ер нь одоо би амар хийлж байгаа 8 төрлийн характер дэлхий дээр батлагдсан 8 төрлийн комедигийн характер байна. Энэ 8 төрлөөр л одоо монголчууд Монголд байгаа эдэн комедианууд бас танигдал явж байгаа гэдэг. Одоо манай handsome and womanizer гэж байгаа байхгүй юу? За тэр нь манай одоо Батаа байдаг ч юм уу те. Тийм ба үстэй царайлаг байгаа үстэй. За тэгээд smart and logical гэдэг төрөл байдаг ч юм уу те. Идрээ юу? Идрээ.
Идрээ байна шүү дээ. Гэхдээ идрээ бол секс хийж байгаа. Хийж байгаа. Тэр чинь нөгөө өөрийнх нь За идрийг асаа бай. За. Тий, идрээ ч одоо юу гэдэг бүгдээрээ л хийж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөнгөөс манай үуч тэр нөгөө характертай баригдал сексийг ярихгүй л байгаа байхгүй. Тэр чинь өөрт нь карьерт нь бас те нөлөөлөх гээд шүү дээ. Тийм бас нөлөөлнө шүү дээ. Тэр чинь одоо юу гэдэг юм. Манайхан болохоор одоо юу гэдэг чинь янз янзын байдлаар л нөгөө характераас нь шалтгаалаад хүлээж авдаг. Тэгэл одоо lovely loser гэдэг юу байгаа одоо характер байгаа тийм. Ганг шээ. Манай lovely loser чинь төөгөө. Тэ одоо гангч байж болно те. Хайрламаар тийм азгүй амтэн те. Угаасаа нэг тийм Хайрламаар азгүй. Тийм хайрламаар азгүй амтэн шүү дээ. Чи нэр хөвдөө төмс болцсон ч бас азгүй юм уу? Цаачсны балгараа. Янз янз шүү. Ер нь бол янз янз. Тэгээ юмыг сайн нөгөө нэг манайх ихлээ сайхан бодоод янз янзын байдлаар ойлгох гээд үзэх хэрэгтэй. Эхлээд жоохон шүүмжлэхээ болоод тэгээд би бол одоо ер нь амар их шүүмжилдэг хүний хувьд бол тэгэл ер нь сүүл рүүгээ ингэ за дэмэж хэлчихв те гэж бодоод ингэ тэгдэж шүү дээ. Дандаа амаа барьдаг болоод байгаа. Гэхдээ бол хэлэхгүй бол болохгүй. Хэлэх хэрэгтэй. Хэлж байгаа хэрэгтэй. За тиймэрхүү. Надад шудраг юм шиг санагдлаа. Тэг ер нь шудраг шүү дээ. Ер нь шудраг байх хэрэгтэй. Харин тийм юм шиг юм байна. За хүлээлгийн өрөөний бас нэгэн амттай гоё халуухан тийм халуухан бичлэгээр дүүрсэн тийм дугаарт ингээ орсон чамд баярлалаа. Тэгээд Ариунад бас баярлалаа, өөртөө бас баярлалаа. Ийм гоё дугаар хийсэндээ. Зэрэг гаргын ийм одоо юу гэдэг порно гэсэн сэдвэр ярьсан тохиолдол айгу ховор ахаа. Би л мэдэхгүй мэн. Яг бицэн нь бол байд юм байна. Яг нөгөө өөрийнхөө блог дээр ч юм уу те. Бицэн блогрууд бол байд юм. Яг ийм ярьсан нь бол би олж мэдсэнгүү. Тэгээд анхных болчихж байгаа биш үү? За тэгээд айгу гоё дугаар хийсэнд бүгдэнд баярлалаа. Сонссон үзэгчтэй бас их баярлалаа. Тэгээд энэ дугаарыг маань та бүхэн таашаалсан одоо юу гэдэг таашаалтайгаар сонссон баха гэж найдаж баярлаа. За гоё. Чихэнд нь таашаал өгөө. Тэгээд дуусгая та. За тэгээд. За. За баярлалаа. 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 За баярлалаа. Баярлалаа. Чао чао.